монголоор найрж яхаа ядаргаанд ороод хомхоод лоогаад задраад ярьж чадахгүй, инээж чадахгүй нэг юм новшинлээд л тэл нэг юм хэлээд. Өмнө яг мэрэгжлийн сургууль зурдаг байхдаа ер нь гам бол их уншдаг байсан. Гам уншихдаа ер нь бол хөдөлгөөнтэй уншиж байгаа. Яг тэгэхээр бүжиглэнгээ дуулах магадлалтай ер нь бол явандаа тэгнэ гэсэн зорилготой учраас амьсгаагаа сайн задлахын тулд хөдөлгөөнтэй гам уншиж байгаа. Дууны талаар бид нар шинэ дуу гэх юм бол Land of the Road буюу Boyz II Men-ийн дууг сонгосон. Хин дуу ер нь бол чадахгүй гэж бодож байсан. Тэгээд ер нь ямар ч дууг бэлтгэл хийгээд ингэ явах юм бол болох юм байна, боломжтой болдгийм байна. Өмнө бүгдээрээ одоо урлагийн одоо шатны мэдлэг бүгд дурлагын сургуульд суралцсан хүмүүс. Тэгээд их том дуунаас ер нь эхэлсэн.
근데 다 이러면서 무슨 야세. 그래서 매일 나한테 줬어. 무슨 너처럼 쉬워. 무슨 야채가. 무슨 그냥 정상을 모르겠어. 그래. би ямар програм бий. Шил янзаар бий төстэй. Яасан юм мөнгөө Батбаяр хоёр ихлэ муудалцлаа өсгөө тэр хэд муудалцлаа. Ямар тач тэр хэд муудалцаадсан. Батбаяр бит хоёрыг уцаа оролдог гэд. Яг тэр үеэр нь уцаа оролдож таарад. Нэг анзаарч юм л дээ. Яг уцандаа яг орцоо. Тэгээ суужсэн чээр хөөе мөй. Тэр нь тэгэж гайгүй эс тэгэл уцаа болмөлхт нь гайгүй эс. Тэдсэн чин дараа нь шо чи дандаа тэгдэг мэгдэг гэдэг. Тэгэхээр нь уус дандаа тэгдэг юм чин тэгээд жоохон өөр. Тэгээд гол шалтгаан нь бол Батбаяр Гамбилэг хоёр уцаа оролцсноос болсон л та бэлтгэлийн дундор. Тэгэхээр пол хийгээл за уцаа тавиал гэдэж тэгэл за дуугаа дуул юм уу гээл микрофоноо бариад суужсэн чинь одоо дуулахгүй энэ асуудлыг шийднэ мэд ер нь өсгөө уурлж муурлаа. Би бүгднийг хэлээд шүү дээ. Би бүгднийг байрлаад шүү дээ. Чи ч хийж болдог гэсэн юм шүү дээ. Би хэлээ. Юу гэсэн юм төстэй. Тэгээ зөөр дуунаа шүү. Наасч. Нэг дуу ураагаад нэг шүүг яваад байсан шүү. Маас уу. Зүгээр байна. Чи худлааны юм шиг худлааны одоо нэг бүгд ингэж юм. Худлааны бүхэн юм гэж хэлээ. Бүхэн надаас гэж. Бүхэн чамаас биш. Гэхдээ чамаас өчнөө бодлоод байна. Тэр юм гингүүд нэг л аим кул юм гэж чив сонсоод дийл ингээл. Надад хасаа бас бүхэн дээр юм шиг. Бүхэн дээр бүгдээрээ нь сайн оролцоос байгаа. Гаргасаа тэр бүхэн ихэнх нь надад гэж хэлсэн шүү. Тэгэл тэр доосоо юм байна. Яг нь цааврах чинь. Чи маркет гэдэг шүү. Тэр нь бол Франки байсан. Франк болж таарсан. Намайг л Франклих гэжсэн юм байлээ. Тэгээд яг дараа нь бас хөршөг авнаа. Яг өнөөдрийн пранк бол амар гоё байсан. Тэгээд Гамбиг амар уурлах байхаа эсвэл бол яг ингээд нэг юм амар ингэх байх гэж бодсон. Тэгсэн чинь бүр яагаад чинь бүр өнөөдөр дэндүү тайван ямар ч өө байхгүй ингээ Гамбир ингээд уурлах гэдэг ихлээр бүр ингээ бүр нам хүн байгаад тэгээд ингээд амар хүлээцтэй болсон байсан. Надад хамгийн ер нь хэцүү үүрэг даалгавар ногцсон. Тэр нь бол эхлүүлэх. Яг ингээд хамтлагийнхаа нэг гишүүн рүү ингээд шууд уурлж мөрлж эхлэх бол амар хэцүү юм л. Тэгээ яг нэг жинхнээс уурлаг болохоор ер нь бол би амар хийнээс баха. Инээ түрээдсэн тэгээд. Ер нь бол энэ Франкийг визитсэн. Өмнөх юун дээр дугаар дээр болохоор намины хоолн дээр амар их гэж байсан. Амар их цуу байсан болохоор. Сайн хонгол болж. Зүгээрээ би нэ замттай өдөржингөл суух бах та. Жоо давсан. Замбаа.
Ягаан бэлгээс шиг авцаа одоо л баяртай байна. Ер нь пранк хийхэд бол ер нь амархан юм шиг, хэцүү юм шиг. Тэгээд уулнал ингээд жүжиглээд явчихж байгаа юм л та. Тэгээд тэгэнгүүт яг нөгөө нэг хуйлцсан нөгөө гурыгаа яг царайг нь харахаар нэг инээч гээ өсгөө яж байгаа юм. Өмнө инээдтэй сэрэтгээс суулгах. Яас ер нь бол яг өшөө цаашаа ингээд пранктад явах гэсэн би бараг тэсгүй инээч гэсэн баха. Энэ над дээр заавч ингэж таарах. Над дээр гоё асуулт уу. Ингэж холчиод байгаа юм уу? Мэдгүй би л тэгж хэлсэн шүү. Зэрэг хитэ охинтой чаатал. Тараад явж байна. За хийх. Энийг сэн. За скул хариул. Скул уу? Энэ цаг амттай нэг аягийг үү. Би зүгээр өөрийнхөө бас тэ нэр үндийг бодоо. Амтлаа нэрнээ. Оо яа гэж.